За манай ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд бол за дээрээс нийслэлийн засаг даргын зүгээс хэлж байгаагаар бол энэ ирэх одоо намраас эхлээд бас манай утааны төлс одоо өөрчлөгдөхөөс хамаарат утааны байдал бол эрс гайгүй болох юм байна гэж ингэж ойлголоо. Тэр дэд үтэц татах нөгөө хийн хэрэглэн нэвтрэхэд бол бас нэлээд цаг хугацаа орох байх л та бодвол яаж ч утсан. Тэгэхээр зэрэг одоо энэ хооронд бид нар энэ түлшнийхээ чанарыг сайжруулах, за сайн түлш түлдэг байх гэдэг энэ зүйл дээр л илүү их хяналттай болох шаардлагатай байна. Одоо тэр биднэрт өмнө бас гайгүй болж исэн ийм кейс байгаа учраас одоо тэрнлүүгээ эргэж дөх тал дээр бол нэлээд одоо зөрөгтэй шийдвэрийг л гаргаад явах хэрэгтэй байна гэж ингэж л одоо бодогдож байна. За хоёрдугаарт нь энэ 5-7 түлш гэдэг нэг компани байгаа. 5-7-оос одоо нийтлэн гацардаг. Одоо айгуул коксын түлш шацрах гэж байгаа юм байна л да. Дэлхийн одоо хамгийн өндөр агуулга илчлэгтэй гэж одоо манай Монгол улсыг тэжээж байгаа гэдэг нэг сайхан нэртэй уурхай нэрээр нэрлэгдсэн 5-7 түлш гэдэг компаниг нь утаагүй түлш гэдэг нэртэй болгомоор байна. Ингэж одоо санал хургуулмаар байна. Тэнд ажиллаж байгаа улсууд нь ч гэсэн бас энэ ухамсараа одоо энэ ухамсарлаж үүргэн биелүүлэх хэрэгтэй. Утаагүй түлш гэдэг нэрээр нь Улаанбаатарын утаагүй түлш гэдэг юм. Ингэж одоо явж бас хаанаа одоо энэ ажил хариуцж байгаа улсуудад жоохон хариуцлагатай, ухамсартай байлгах тал дээр нь анхаарах, чиглэл өгөх ийм одоо хэрэгцээ шаардлага байна уу гэж ингэж одоо бодогдож байна. Баярлалаа.